Дараагийн мэдээг танилцуулъя. За Унгар улс олон улсын эрүүгийн шүүхээс гарах шийдвэрийг гаргасан байна. За энэ нь бол тус улсад айлчилсан Израиль улсын ерөнхийлөгч Беньямин Нетаньяхутай холбоотой. За Нетаньяхугийн хувьд бол олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах ийм захирамж гарсан. За үүнийг үл харгалзан Нетаньяху үеийнхүү Унгар улсад айлчилсан. За харин түүнийг ирсний дараахан бол Унгар улс тус одоо олон улсын эрүүгийн шүүхээс гарах шийдвэрийг гаргасан болохоо олон нийтэд зарласан байна. Унгарын ерөнхий сайд Орбаны хувьд бол өнгөрсөн 11 сард бол тухайн захирамж гарсан ч гэсэн Нетаньяхуг өөрийн улсдаа урьсан ийм шийдвэрийг гаргасан. За энэ шийдвэр бол Унгар улсад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэж байсан. За 11-р сард олон улсын эрүүгийн хэргийн шүүх бол Беньямин Нетаньяхуг Израиль болон Хамасын хоорондох дайны үеэр дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн ийм эрүүгийн хариуцлага хүлээх гэсэн боломжит үндэслэл байгаа гэж мэдэгдсэн. Ингээд энэ шийдвэртэй холбогдуулан Нетаньяху бол олон улсын эрүүгийн шүүхийг еврей эсрэг үзэл гаргасан гэж тухайн үедээ буруу шан шүүмжилж байсан. За олон улсын эрүүгийн шүүхийн хувьд бол хүн төрөлхтний эсрэг үйл нороо одоо хөнөөх гэмт хэрэг, за мөн геноцид, дайны гэмт хэрэг зэрэг ийм хэрэгт буруутгадаг хүмүүсийг шүүн таслах үр хүлээдэг ийм байгууллага байгаа. За Унгар улсын хувьд бол тус байгууллагыг анх үүсгэн байгуулсан гишүүдийн нэг юм байна. За тухайн олон улсын эрүүгийн шүүх бол 125 гишүүнтэй. За энэ 125 гишүүнээс за тэр дундаа Европын холбооны гишүүдээс энэ шүүхээс гарсан анхны улс нь бол Унгар улс болж байна. За Унгар улс энэ шүүхээс гарсан явдал нь бол тус шүүхийн үйл ажиллагаанд ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна. За хамтарсан хэвлэлийн баг хурлыг бол Израилийн ерөнхий сайд болон Унгарын ерөнхий сайд хийсэн. За энэ үеэр Орбан бол олон улсын эрүүгийн шүүхийг улс төрийн шүүх болсон гэж мэдгдсэн. За тэрээр Израилийн удирдагч эсрэг шүүхийн шийдвэр гаргасан үүнийг тодорхой харуулсан хэрэг боллоо гэж нэмж мэдгдсэн. За Нетаньяху Унгар улс шүүхээс гарах ийм алхам хийсэн явдлыг зоригтой, зарчимтай шийдвэр гэж сайшаасан байна. За бүх орнуудад энэ одоо асуудал бол чухал. Авилгалд идэвхсэн байгууллагын эсрэг зогсох нь бол чухлаа гэдгийг Нетаньяху хэлсэн байна. За харин Израилийн ерөнхий сайдын албанаас пүрэв гарагт гаргасан мэдээлэлтэй Нетаньяху Орбан энэ асуудлаараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай бол холбогдож дараагийн алхмуудынхаа талаар ярилцсан гэж мэдэгдэж байна. За Унгар улсын хувьд бол энэ шийдвэр гарах бас нь нэг талаараа өөрсдийнх нь улс төрийн одоо байр суурьтай холбоотой. За Унгар улсын хувьд бол цаашдаа Израильтай харилцаагаа гүнзгийрүүлэх ийм сонирхолтой байгаа. За дээр нь бол олон улсын шүүхийг бол үндэсний тусгаар тогтнол өөртөө засах бүрэн эрэхэд хандсан гэж халдсан гэж үзэж байгаа учраас бол тус байгууллагатайг бол төдийлөн цаашаасан бодлого явуулахгүй байгаа. Тэгэхээр энэ хүрээнд нь бол гадаад бодлогын энэ алхамтай Унгарын одоо олон улсын эрүүгийн шүүхээс гарсан шийдвэр бол нийцэж байгаа юм аа. За Унгар улсын шүүхээс гарсан явдал нь бэлэгдлийн ач холбогдолтой улс төрийн үр дагавартай байж болох ч гэсэн олон улсын эрүүгийн ширхгийн үйл ажиллагааны чадвар за эрх зүйн орчинд бол төдийлөн сайнаар нөлөөлөхгүй гэж үзэж байна. За яагаад вэ гэх юм бол олон улс нэгдэж ингээд байгуулагдаж гаргасан энэ хүү олон улсын дэг журмыг аажмаар улс орнууд эвдэж байгаа явдал нь бол цаашдаа дэлхийн 2 дугаар дайны дараа бий болсон энэ хүү олон улсын эрх зүйн тогтолцоонд сүргээр нөлөөлөх боломжтой гэж үзэж байна. За энэ одоо олон улсын эрүүгийн шүүхэд бол зарим улс гишүүнчлэхгүй байдаг. Тухайлх юм бол Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, бүгд нэр Хятад ард Хойд Солонгос зэрэг улсууд бол энэхүү одоо шүүхэд хамаарагддаггүй. За дээр нь бол түүний харьяаллыг бол хүлээн зөвшөөрдөггүй байна. За Израиль улс ч гэсэн энэхүү олон улсын шүүхийг байгуулсан Ромын гэрээний нэг хэсэг биш боловч нүүбийн ерөнхий нарийн бичгийн дарга бол Палестинчуудыг гишүүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас олон улсын эрүүгийн шүүх 2021 он эзлэгдсэн баруун эрэг зүүн Иерусалим Газын зурвалт бол олон улсын шүүхийн харьяалагдана гэж шийдвэрлсэн. За одоо Унгар улсын хувьд одоо авах арга хэмжээ бол нүүбийн ерөнхий нарийн бичгийн даргад Ромын гэрээнээс гарах тухай шийдвэрээ бичгээр мэдэгдэх ёстой. За үүний дараа бол олон улсын эрүүгийн шүүхийг байгуулсан энэхүү Ромын дүрмийн 122 дугаар зүйлийн дагуу 1 жилийн дараа тухайн гэрээнээс гарах үйл явдал хүчин төгөлдөр болж үйлчлэх юм байна. За захирамж одоогийн байдлаар бол гарсан учраас Унгарын эрх баригчид уулын Нетаньяхуг техникийн хувьд баривчилж Гаагийн шүүхэд хүлээлгэн өгөх ёстой боловч ерөнхийдөө олон улсын эрүүгийн шүүхийн захирамжийг тэр бүр улс орнууд хэрэгжүүлээд байдаггүй. За үүний нэг жишээ бол Нетаньяхуг мөн одоо Америкийн нэгдсэн улсад одоо айлчлах үеэр нь бас энэ асуудал хөндөгдөж байсан.
мөн одоо олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн атлаа бол Натаньяхуг баривчлахгүй гэж хэлсэн улсууд бий. Тухайлах юм бол Германы хувьд тухайн одоо хүнийг хэрвээ Герман улсад айлчилсан тохиолдолд бол ямар нэгэн байдлаар баривчлахгүй гэж мэдгдсэн. За харин Германы гадаад хэргийн сайд Annalena Baerbock пүрэв гарагт Унгар ийм мэдээлэл гаргасан нь олон улсын эрүүгийн эрхийн одоо эрх зүйн хувьд бол маш муу өдөр боллоо гэж мэдгдсэн. За Израилийн ерөнхий сайд Натаньяху болон Батлан хамгаалахын сайд асан Йов Галантыг бол баривчлах тушаалыг эсэргүүцлэн Израиль улс давд заалдаж байгаа. За энэ хүү одоо тэдгээр хүмүүсийг буруутгаж байгаа зүйлийг бол эрс няцааж байгаа. Израиль улс олон улсын эрүүгийн шүүхийн эрх мэдэл одоо түүний захирамж гаргасан захирамжийн хууль ёсны байдлыг бол хоёулангийн өгөөсгдөг. За Натаньяху энэ одоо шийдвэрт өөрийнх нь эсрэг гаргасан өдрийг бол хүн төрөлхтний түүхэнд хар өдөр. За олон улсын хүн эрүүгийн эрхийн шүүх хүн төрөлхтний дайсан гэж мэдэгдэж байсан удаатай. За мөн түүнтэй адилаар бол олон улсын эрүүгийн шүүгчд бол нас барсан гэж мэдэгдсэн Хамасын цэргийн одоо командлагч Мохаммед Депиг бол бас энэ Хамас Израилийн дайтай холбогдуулан баривчлах шийдвэрийг гаргасан. За Хамас бүлэглэл бол энэхүү одоо баривчлах захирамжийг бол няцаасан удаатай. За Израиль улсын хувьд бол Палестины нутаг дэвсгэр даяар дайралтаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа. Израиль улс Газын зурвсдах хийж байгаа давталгоогоо өргөжүүлж Хамас бүлэглэлд шахалт үзүүлэхийн тулд цэргийн шинэ коридор байгуулснаа зарлж байгаа. Энэ үед бол Унгарт хийсэн Израилийн ерөнхий сайдын айлчлал бол тохиож байна. За тухайн нөхцөл байдал үүссэн гол шалтгаан нь бол 2023 оны 10 сарын 7-нд Хамас тэргүүтээ бүлэглэл Израилийн өмнөд хэсэгт давталж 1200 хүн орчим хүн ам өргөдөж 251 хүний Газын зурваст барьцаасан ийм үйл явдал болсон. За ингэснээр бол Газын зурвасдах дайн ихсэн түүнээс хойш Израилийн цэргийн давталгай дайралтын улмаас нийтдээ 50,000 гаруй Палестин хүн ам өргөцсөн гэдгийг Хамасын удирддаг Израилийн эрүүл мэндийн албанаас мэдэгдэж байгаа. Тэгэхээр заашгүй одоо энэ хүн төрөлхтний гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй үндслээр Израилийн ерөнхий сайдыг буруутгаж байгаа. За одоогийн байдлаар олон улсын эрүүгийн шүүхээс бол дэлхийн хэд хэдэн удирдагчийг баривчлах шийдвэрийг гаргасан. За үүн дотор Израилийн ерөнхий сайд, за мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг Украинд геноцид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. За мөн нөгөөтэйгүр Мянмарын цэргийн удирдлагыг ч гэсэн энэхүү одоо хүн төрөлхтний гэмт хэрэгт буруутган баривчлах ийм захирамжийг гаргасан. За одоогийн байдлаар бол хэнийг нь ч одоо баривчлаагүй байна. За харин бас нэг хүн төрөлхтний гэмт хэрэг үйлдвэлсэн байж болзошгүй гэж үзэн баривчлагдах хэвээр хүмүүсийн тоонд бол Филиппиний ерөнхийлөгч Хасан Дутерте байсан. За харин түүнийг бол баривчилж гин бурууг нь одоо тогтоохоор шүүх хуралдаан эхлээд байгаа билээ.